Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр суугийн хамт олон хамгийн сайн сайхныг хүсэн мэджилж байна. Урлаг судлаач Амины олон хөтлөх зандаа миний бие яг одоо 3000 жилийн тэртет хүн амьдарч байсан. Энэ агуу дотроос энэ нэвтрүүлгийг бэлтгэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр үнэртэн гоо сайхны дэлгүүр болох Beauty Success Mongolia ивент тэтгэж мөн Тэрж Сэлэн гэд бидний хамгийн дуртай мундаа мөн ивент тэтгэж байна. За өнөөдрийн ярих сэдэв бол эртний Египтийн тухай үнэхээр гайхалтай нэг сонирхолтой зүйлийг ярих юм аа. За зандаа хаас маш гоё мэдээллүүдийг сонсно. За хэдэлээ. Тулга бэлэн гал дүрлцэн тансаг үнэртэн цог дээр тавьжээ. Оч үсрэн утаа сунаглана. Тансаг үнэрт сүнс та морил. Тэвжтэй намааг багта. Бурхан тантай миний сүнс бушуухан нийлэх болтугай. Бурхтын зүг дүүлэн нисдэгвэ. Эртний Египтийн пирамидын хан дээрх мөрөглөлийн энэ үг юм. Гайхалтай. Яг харагдсан тийм манай эртний египтчүүд маань ер нь бол үзэгчдтэй сануулад хэлэхэд өхлийн дараах амьдралыг яг хамгийн чухалчилж үздэг. Өнөөдрийн ярих гэж байгаа үнэртэн хүртэл өхлийн дараах бурхантай харьцдаг хэл гэж хэлж болно. Тэгэхээр сая шүлгэлсэн энэ тансаг үнэртэнг кифи гэдэг. Тэгээд бурхтын үнэртэн гэж эртний египтчүүд энэ кифиг хэлдэг гэж. Энэ нэршил нь болохоор эртний Египтийн капет буюу шатаах зүйл гэсэн үгний латин орчуулга юм байна л да. Тэгээд бидний мэдэх одоо хүж гэдэг зүйлтэй ихээхэн төстэй юм байна. Эртний Египтийн хүж хэрхэн үнэртэй ус болсон тухай өнөөдөр ярьж байна гэсэн үг. Египтүүд нарны бурхан Раг шүтдэг байсан. Түүн зориулан анх тэр кифиг хийж гисэн ба энэ үнэртнэ. Нарны бурханыг бэлэгдсэн тийм нэг дугуй дотор өглөө яг үүр цайхад гүгэл буюу одоо зандан модны давирхаа ингээд унгатах нь гэж ярьдэн шүү дээ, ингээ уугуулахыг те. Унгатаад орой нар жаргахад тэр кифиг уугуулж тэгээд бурхандаа хүндэтгэл үзүүлдэг байж. Кифиг мэдээжээр тусгай орцын дагуу тахилч нар гол нь ингээд ном уншиж байхдаа тэр кифиг хийдэг гэсэн. Тэгэхээр одоо үнэртэнг одоо хийдэг тэр үеийн анхны парфюмерүүд тахилч нар байсан гэсэн үг байхгүй те. Тэрийг ингээд хийхдээ янз бүрийн одоо бодис оруулаад бүтээж байгаа шүү дээ. Тэгтээ ингээд дахлын номоо уншиж, саяных шиг ингэж хачин сайхан гоё шүлгээ уншиж, тэгж тэр үнэртэн бүтээдэг гэсэн байна. Гайхалтай. Хорус буюу одоо гор бурхны энэ нэг дуган байдаг. Энэ болохоор юу ам л да. Энэ кифик хийдэг байсан баг одоо лаборатори, химийн лаборатори гэж нэрлэж болно баг. Тэгэхээр зарим их сурвалжаас үсгэд 10-аас 16 төрлийн одоо бүтцтэй те. Тэгээд Египтийн одоо энэ олон дугнуудаас хамгийн сайн хадгалагдсан Эдфүүгийн дугныг хананд дүрс бичгээр тэмдэглэн үлдсэн болохоор бид одоо энэ үнэртний тухай нэвтрүүлэг хийх боломжтой болсон гэсэн үг. Египтийн одоо сүрчигний лаборатори нь ихэвчлэн мэдээж хэрэг тэр дуганд байрладаг. Тэдгээрийн одоо тэр дугны ханыг гэсэн үг. Одоо тэр химийн лаборатори гэсэн үг шүү дээ. Тэр ханыг нь одоо тэрийг хийж байгаа ажлын явцын зургаар чимэглэн. Тэгээд бас үнэртнүүдийн тэр ийм жор орсон шүү гэдэг тэр зургуудаар чимгэлдэг гэсэн маа тэр дугнаа. Энэ дугнуудад мэдээж дотооддоо үйлдвэрлэсэн болон гаднаас тээвэрлэн ирсэн янз бүрийн тэр сүрчиг болон үнэртэй усны маш үнэтэй тэр түүхийдүүд тэр дугандаа хадгалдаг байсан байна. Египтүүд нөгөө сүрчигнийхэн бортгыг вааран савыг бас маш өргөнөр хэрэн шүү дээ. Тэгээ эдгээр нь одоо бунхан болон тэр оршуулгын газараас одоо хүртэл хилбэг олддог зүйл байна. Эртний Египтүүд бурхтыг яагаад тэр тахилч нар тэр үнэртэн хийхдээ тэгж их одоо ном уншиж одоо тэр нөгөө бурхан зориулсан номыг уншиж тэр одоо химийн лаборатори ажиллаулдаг байсан гэхээр бурхтыг үнрээр хоолдог байсан гэж итгэдэг байсан толботой. Тэгээ энэ итгэл хөтлөх нь бол бүр айл одоо манай ерний өмнөх 5000 жилийн тэртээс үсэлтэй. Ер нь аль эрт дээр үеэс зандаах мань утахгүй үзэгчдтэй ярьж өгөх бах. Мэлмийн нээх одоо болон чихийг хүртэл нээх тийм тусгай ёслол үлдээд. Тэгэхээр энэ нь бол бүр төр засаг нь үүсгээс өмнө үнэртэн гэдэг зүйл байсны нэг баталгаа байна. Харин тийм. За тэгэхэд бурхтын хөшөөндөө хувцас өмсгөөд нүрийг нь бодож тэдний тааллыг одоо тэдний бурхтын тааллыг хүсээд байгаа фараонууд чинь тааллыг хүсэж бурхтын. Тэгээ фараонууд тэгэхээр кифиг ингэж унгатгаад тэгээ хаадыг насварсны дараа нөгөө ертөнцийн амьдралын тааламжтай болох үүднээс үнэртэн өргөл болгон бурханд нь тавих гэсэн ба. Хаадыг нь одоо тэнгэр талхаар. Тэгээд мөн 7 төрлийн ариун тосыг бурхны дүрийн мэлмийг нээх ёслол болон хөдөлгөх зан үлддэг байна. Үнэртнүүдийг одоо
тосон хэлбэрт оруулаад шингэлнэ штэ. Тэгээд вааран бортгонууддгийн одоо бурханд тавьснаар одоо бүрлээч одоо тэр фараон ч юм уу те тансаг үнэртэнг үнэрлээд тэр одоо сүнс нь одоо үнэрлээд нарны бурхан Ра болон үхсдийн ертөнцийн бурхан Осиристэй сүнсээ нэгтгэдэг гэж итгэдэг байсан ба. Тэгэхээр тэр үнэр байхгүй бол тэд одоо тэр бурхан дээр тэр сүнсээ нэгтгэх одоо үйл нь байхгүй болно гэсэн үг. Тэр үнэр бол үнэртэн бол Египтийн эртний Египтийн бол маш чухал зүйл болж байгаа юм шиг тий. Хойд насанд итгэдэг хүмүүсийн хувьд. Тийм тэр одоо бортог гэдэг чинь савыг нь хэлж байгаа тий. Тэр савнуудын хувьд янз янзаар байдаг юм билээ. Одоо билетлийн шин чанартай нуустай ч юм уу ер нь тэр ариун амьтдтай зориулсан савнуудтай. Тэгээ хамгийн зөвхөн нуустай. Тий бас нүцгэн эмэгтэй хүний дүрслэлтэй савыг ашигладаг. Тийм зааны ясмасаар хийсэн тэр нэг тансаг. За Египтийн хаадын бунханд холон тооны хааны зурагт эмэгтэйчүүдийн тэр нэг толгой дээр тавьсан бондор гоёл мэт зүйл байдаг да тий. Тэр нь болохоор зөгийн лав, модны давирхай, ургамлын хандыг нийлүүлэн хийсэн. Тэгэхээр наранд ингээд хайлж англиун үнэр гарах зорилттой тэр үе нэгэн төрлийн хатууруулж шахсан үнэртэй ус байгаа. Яг үнэндээ. Тэгэхээр наранд тэр нь ингээд тий жоохон хайлахаар тэр гоё үнэрийг ингээд биеинд нь одоо өсөнд нь шингээд байсан байна шүү дээ. Тэгэхээр бид одоо Египтийн хаан дээр тэр олон дүрслийг харах юм бол нөгөө энэ үнэртний толгой дээр тавьчихад явж байна гэж ойлгох нь тий. Тий. Бурхныгаа дахихтаа ч гэсэн тэр ёслолтоо зориулаад гоё үнэртнээ бурхандаа зориулах гэдэг тий. Эртний Египтүүд үнэртэй усыг нарны бурхан Рагийн хөлснөөс гардаг гэж үздэг байсан. Тэгэд Ра бурхан өглөө болгоныг цэнхэрл явхаа үнэрлээд Ра бурхан өөрөөс ирдэг. Тэгэд гэрэл гэгээ түгээдэг. Энэ цэцэг нь болохоор гоо сайхан, цэцэглэн хөгжих, төрөх болон насан эцэсний дараа дахин амилахын бэлэгдэл гэж энэ цэцгийг үздэг байсан ма тэр цэнхэрлийн ухааг. Тэгээ ханны зуруу дээр их олонтой дүрслэгдсэн байдаг те. Тэгээ энэ усан сараан гэд орчуулах байх гэж бид нар бодод байгаа юм. Яг энэ дэр бурхтын намгийн залгаагч хоёр маань яриад байгаа юм л та. Яг лянхуу цэцэг маань болохоор өөрөө манай эртний өмнөх 5 дугаар зуунд Египтэд орж ирсэн маа. Тэнгүүдэр цэцэгнийхэн дүрслэл болохоор 5 дугаар зуунаас хамаагүй өмнө те тэр 3 дугаар мянган энтерт дүрслэл байгаа байхгүй. Тэгээ магадгүй water lily гэж англи хэлэнд хэлдэг. Усан сараан цэцгийн дүрслэл байх хэрэгтэй. За тэгвэл сараанаар нэвчтэй. Би усан сараанаар зохиол дээр лянхаа гэж учраас зүгээр лянхаа гэд яв сараан гэд нөгөө хөрвүүлээд байгаа. За манай үзэгчид мэдж байгаа бол water lily гэдэг цэцгийг монголоор нь гоё бичээд өгөөрэй. Нийл мөрний ирэг дээр чинь хангалттай сайхан ургадаг цэцэг ба тий. Энэ цэцгийг мөн одоо урамлын бурхан гэж байгаа. Урамлын бурхан Нефертүмд хамаатуулан үзээд тэнгэр газрын үнэртэн гэрхшээгч хэмээн толгой дээр энэ одоо сараан тавьсан залуу хөвгүүний дүрээр илэрхийлдэг байгаа. Энэ дүр зураг болон одоо Кифигийн үнэрийг бидний үед дахин сэргээх орлого хийсэн ба. Энэ 11 жилийн өмнө. Үгүй 1 жилийн өмнө шиг одоо бодлоо ярих чинь. 2 жилийн өмнө одоо ч 25 он гэж 2023 онд Like an Egyptian буюу Египттэй ижил гэдэг одоо нэртэй Францын нэг брэнд энэ усыг гаргасан. Miller ба Berto гэдэг брэнд энэ одоо Египттэй ижил гэдэг нэртэй усыг гаргасан байна. Дахин боловсруулсан тийм ширүүн гадаргуутай бор цаасан савлгаа ашигласан. Тэгээд сайн харах юм бол бүгээн алтлаг өнгөт дэвсгэр дээр нь тэр нөгөө дурдсан Нефертүм бурхныг дүрсэлсэн бөгөөд энэ эртний мэдрэмжийг өөрөө ирэхгүй төрүүлээд байгаа яг энэ бортхон. Энэ брэнд нь зөвхөн шашны зорилгоор төдийгүй эмийн зориултаар ашигладаг байсан 16 нөгөө түрүүнд дурдсан тэ 16 орс найрлагаас бүрдэх эртний Египтийн уламжлалт хүч болох гайхамшигт Кифигээс энэ санааг авсан. Жорноос нь үзэх юм бол нүүрс дээр уугуулах зорилттой тэр Кифийн давирхай тэр ургамал халуун ногооны үнэртэй байсан байна. Тэгээд зүгийн бал, дарс, үзэм, арцны одоо тэр жимс, майс, нарсны давирхай, алтан сава, зэгс зэрэг ургамал дээр хурган чих, кардамон, гүргэн гэх мэт амтлагчууд ингээд нэмээд тэр сайхан үнэр гаргаж авдаг байсан юм. Тэгээд энэ орлогын үр дүнд одоо тийм юу яж юм л давирхай, халуун ногоо, муутууд цаасны тийм нэг эсэглэн үнэр шингэсэн ингээд хүний нэг зөөлөн арсны тэр үнэрийг бий болгосон байна. Ер бусын чамийн юм шиг энэ санагдах энэ одоо зөөлөн арсны үнэрээс нь шинэхэн ургамал, хатаасан муутуу цаас болон аглиун зүгийн бал, дарс тэгээд амбрын үнэрт шилжих тэгээд шилжиж байгаа л эдгээр нь өөрөө нийл мөрний нөгөө тэр одоо юу гэдэг чимдээ үнэрийг санагдуулахаар их тансаг сайхан болж байгаа гэж үнэртнүүд энэ үнэртэй усыг яг ингээд судлаачд юу яасан гоё дүгнсэн байгаа их магтан сайширсан байна. Тэгэд дашин дэлгэд энэ үнэртэн эрэгтэй болон эмэгтэй буюу unisex усаар гаргасан. Англих unisex англих. За зан үйлд хэрэгэлдэг үнэртэнг болохоор
Хорус бурхны нүд гэдэг байсан байна. Эртний египчүүд. Хорус бурхны нулимс нь өөрөө Мира гэдэг сайхан үнэртэй. Тэгээ хоолойн өвчин, амин дэм дутагдлын бас нөгөө бөөл өрсөж шүд сулрах гэдэг ч юм уу энэ өвчнийг ангаах өвдөлттэй давирхаа болон тэр нөгөө нулимс нь урсдаг гэж үздэг байж. Бүх бурхад өөрийн гэсэн тусын тийм одоо таашаадаг үнэртэй байсан байна л да. Тэгэхээр тэр болгонд нь тохируулаад олон төрлийн үнэртэн эртний египчүүд хийдэг байсан ба. Маш олон төрлийн. Нэг латин зүрэгээр ямар ч гэсэн нэг зүрэг хүлээд хоёул ихний хамтран ажиллаж танилцуулъя. Бүх дэлхий цаг хугацаанд сайдаг. Харин цаг хугацаа пирамидаас сайдаг. Ямар онсон үг вэ? Египтийн философик тэр чигт нь хэлсэн үг вэ? За тэгэхээр манай нэвтрүүлгийн өвөндөгч Beauty Success Mongolia гэсэн шүү дээ. Энэ болохоор Францын компани. Тэгээд олон оронд ингээд нөгөө яг Beauty Success одоо Франц, Beauty Success Итали гэдэг ч юм ингээд дэлгүүрээ нээдэг. Тэгээ Аз ТV-ийн тэвд анх удаа дэлгүүрнээс нь Монголд нээсэн. Хамгийн гоё Beauty Success Mongolia гэдэг нэртэй. Тэр нь Central Tower-ын 2 давхартай байна. Энд тэгэхээр яг тэр Францын компани яг өөрсдөө монголчууд зориулж байгаа энэ үнэртэнгүүд байгаа шүү. Тэнд дэлхийн хамаг шилдэг брэндүүд байгаа. Үнэртэн гоо сайхан нүүрээр үс арчилгаа тий. Тэнгүүд тэнд нөгөө мэдээж маш өндөр зэрэглэлийн энэ дэлгүүр учраас нөгөө одоо худалдагч нараа ч юм уу тий зөвлөгөө өгдөг хүмүүсээ их сайн одоо сургадаг, их боловсруулдаг гэсэн үг л тий. Нөгөө чи орлоо гэж бодъё л. Тэнгүүд яг чамд ингээд бүх талаас ч ингээд гоё туслана. За яг эмэгтэй хүн ойлгоно окей. Гэтэл би одоо найз бүсгүүдээ жишээ нь үнэртэ авах гэдэг чинь эрэгтэй хүн чинь бас жоохон хайнгад болохоор гинэггүүд болохоор мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд тэнд юунд дуртайг нь асууна. Ер нь яг ингээд бүр зан аашин тэнгүүд ингээд юу яж байгаа тэгвэл энэ л яг тохирондоо гэд аваач чихэр би тэгчээ судаад болохоор тэнгүүд бүр гайхаад чи яаж миний үнэртэ усыг мэдсэн бэ тэгтэл байдаг байхгүй. Тэгэхээр маахан те бүсгүүчүүд бол угаасаа гоё гоо сайхны дэлгүүрээр ороод гоё үнэртэ ус одоо гоо сайхны бүтээгдэхүүн авах дуртай штэ. Мэдээж тэгэхээр Beauty Success Mongolia гэх Central Tower-ын 2 давхартай байгаа. Тэнд ороод үзээрэй. Гэтэ ирчүүдтэй би илүү хандж хэлмээр. Яа тэгэхээр бүсгүй хүнийг баярлуулах хэцүү байдаг. Гэтэ ганц юм найдварт. Тэр бол гоо сайхны бүтээгдэхүүн авч өгөх бол тэр бол хамгийн сайхан бэлэг бол. Энэ үнэн шүү. Тий. Яг дуртай тэр гоо тий үнэртэ бас тэр гоё тансаг тэр одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бэлгэлнэ гэдэг бол нүднээс нь хараар. Тэгээд үнэхээр гоё дурсамжтай. Яг Өссөн чон махарч юм шиг байт ингээд. Бүр тэгээд байхгүй. За үргэлжлүүлэх. Гэтэ гоё юу гэж бүх дэлхий цаг хугацаанд сайдаг, цаг хугацаа харин пирамидаас сайдаг. үнэхээр яг Египтийн бүхэл философи явж байгаа. Тий. Египтийн олон зуун жилийн түүхийг цөлийн халуун амьсгал, эртний хотуудын туур, пирамидууд, тэгээ бидний үтсэн сүм дуган, өвөг дээдсийн амар амгалан хамгаалж байгаа тэр Сфинксийн дундуур тэр халуун уур амьсгал үлэн өгөх эдгээр байгууламжуудыг харах нь хүн бүрийн мөрөөдөл. Бид хүн мөрийн мөрөөдлийг бид нар биелүүлээд 60 хүнтэй те одоо дээлтэй хийлгээд одоо явж байгааг нэг хэсэг нь бид нар одоо энэ агууд суугаад бид нар юу яаж шүү дээ нэвтрүүлэг хийж ин те. Тэдний хамгийн том Гиза дахь пирамидуудын цогцлбор байгаа. Энэ цогцлборын хамгаалагч Сфинкс нь өөрөө 50 орчим метр өндөртэй бүхэл бүтэн яг нэг чулуун хадыг сийлж одоо тэр Сфинкс хийсэн байгаа. Тэгэхээр энэ бол маш том дурсгал. Энэ нар мандахыг харж буй Хорус бурхан эсвэл Ра бурхан байж магадгүй гэж бас судлаач үздэг Сфинксийг. Гизагийн эхний пирамидын түүхээс даруй 1200 жилийн дараа Эхнатон фараоны хаанчлал үе гарч ирж байгаа тийм манай тооллын өмнөх 1353-оос 1335 онууд бол ер нь Египтийн түүхэнд хамгийн сонирхолтой ер бусын үеүүдийн нэг. Эхнатон болохоор Египтэд асар том шашны шинжил хийсэн. Энэ болохоор монотеизм буюу нэг бурхан шүтэх үзлийг нэвтрүүлсэн. Тэгээд нарны тойрог бүхий титэм зүүсэн тэр шонхор шувууны толгойтой Атон гэдэг одоо нэг бурханы Амун-Рагийн шүтлгийг дэлгэрүүлсэн ийм фараон байгаа. Түүнтэй холбоотой бидний өнөөдрийн сонголтын дараагийн сүрчгийг танилцуулъя. Энэ бол 1983 оноос үйл ажиллагаа эхэлсэн тэр Оманы сэтгэл хөдлөлийн давлгаа гэдэг брэнд байдаг юм л да. Одоо Аммож гэж хэлэх юм би яг францаар нэг хэлж мэдэхгүй л да. Сэтгэл хөдлөлийн давлгаа гэдэг тэрний сүрчиг ба нарны туяа буюу Sunshine гэдэг нэртэй. Энэ сүрчиг бол Тоор Жимс тэр Османтуусын үнэр цөөрөлсөн. Тэгээд ваниль, чавга, буулсны тосонд баг зэрэг үхрийн нүдний үнэр шингээгээд тэгээд зөөл одоо тийм зөөлөн үнэртэй сүрчиг байхгүй. Тэр нь хүнд ямар мэдрэмж төрүүлэх вэхээр одоо нарны халуун
дулаан тэр мэдрэмж, ажиргал бэлэглэх одоо нарны бурхан Атон яг Ивцэд мандж байгаа юм шиг яа тийм мэдрэмжийг төрүүлдэг. Тийм сурчиг баа. Эхнатон буюу Атоноор ивэгдсэн тийм Атоны хүү гэж. За тэгэхээр Эхнатоны талаар ярихдаа олон зууны турш эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн төгс загвар тооцогддог түүний үзэсгэлэн техникийг дурдахгүй байхаа аргагүй. Түүнийг Нефертити гэдэг те. Хэдэн мянган жилийн турш нууц хадгалсаар ирсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг энэ эмэгтэйд дараагийн сүрчгийг зориулсан байна. Тэр нь бол доктор Чобравичи гэдэг брендийн 1970 онд гаргасан Нефертити гэдэг сүрчиг. Энэ бол маш ховор сүрчиг. Ер нь бүр цуглуулган гэдэг ангиллалтай сүрчиг байхгүй. Цуглуулагчийн тэгэхээр ингээд тэрийг олж авна гэдэг чинь 70 оны надад энэ байгаа шүү дээ гэх юм бол гайхалтай гэсэн үг. Ямар үнэртэй болоо. Тэрийг ярьж өгье. Үнэртэл нь ярьж өгье. Маш энгийн орцтой юм. Египтийн сүрчигний яг жинхэнэ төлөөлөгч эртний Египтийн яг тэр сүрчигний ямар ч химийн бодис агуулаагүй мэдээж тэгэхээр маш удаан эдлгээтэй. Тийм учраас энэ чинь цуглуулгын төрөлд байгаа бас тий. Тэгээ байгалийн үнэртэн гэдэг нь үнэхээр алдартай. Үнэр нь нэг тийм өтгөн баг зэрэг гашуун ч гэсэн тийм ахилын үнэртэй тос цэцэгсийн охийг өөртөө хадгалсан тийм нэг эртний шижир алтны үнэртэй гэж судлаач хэлж байгаа байхгүй. Гоо үзэсгэлэн гундашгүй залуу насны эртний нууцыг хадгалаад эмэгтэй хүний чиг өөр дөр ингээд жишээ одоо эмэгтэй хүний тэр торгон арьсан дээр уурсж байгаа анхлын үнэрт давирхан өтгөн тусал мэдгэж тодорхойлсон байдаг. Ингээд зүгээр тий. Тэгэхээр эмэгтэй хүний үнэр тий. Нийтийн тооллын өмнө 6-аас 1-р зуунд хаанчилж байсан Птолемей удмынхан гэж байгаа тий. Яг одоо энэ дурдаад байгаа зүйлүүдийг манай Зулаа болон Амина мөн Маратхан тий түүх судлаач маань түүхч маань ингээд хид нэвтрүүлэг цувралаар хийсэн учраас тэднийг үзчихэд энэ зүйлүүдийг сонсох юм бол илүү сайхан ойлгоно тий. Тэгэхээр Птолемей фараонуудын үе гэж байгаа. Тэнд болохоор Египтэд анхлын үнэртний үйлдвэрлэлээр бүхэл бүтэн тийм хотууд бүр ингээд алдарч байсан, бүр онцгойч байсан тохиолдол байдаг. Тэнд бол сүрчиг нь одоо эртний Египтийн сүрчиг бол улам алдартай болоо Птолемейн тэр фараонуудын үед бол бүр одоо оргилдоо өрсөн гэсэн үг. Птолемейнхан чинь ер нь бол одоо Александр Македонскийн үлдсэн одоо жанжтал хоорондоо Птолемей жанжин тэрийг Птолемей жанжин Египтийг эзэрхжсэн. Тэгэхээр одоо сонирхолтой санагдаж байна л да. Магадгүй нөгөө грекчүүд хурж ирж байгаа. Тэгээ Египтийн тэр экзотик буюу анхаарал татсан энэ грект хийж байгаагүй тэр зүйлсийг сонирхох их дуртай байсан шүү дээ. Тэр утгаараа ч үнэртний хөгжилд нөлөөлсөн байна. Тий. Тэгэхээр хүүхд тагч сонсч ивэл Птолемей удмын фараонуудын хамгийн сүүлийн фараон Клеопатра юм шүү. Клеопатра тий тэр усан дотроо тэр үнэртэн шингээчэд өөрийн тий одоо тэрнгээр их алдартай юм шүү дээ тий. Юлиус Сезар Марк Антони гэдэг мундаг жанжтуудыг дорлуулсан юм бэхтэй. Тэгэхээр үнэртний үйлдвэрлэлээр тэр алдартай хоёр хот бол Мендес, Александрийн хотод бүр нэн алдартай байсан. Тэдний үйлдвэрсэн бүтээгдэхүүнээр бүр газрын дунд тэнгисийн бүр тэр бүс нутгийг бүхэлд нь энэ хоёр хот хангадаг гэсэн гэж байна үнэртнэр. Сүрчиг болон үнэртэй уснуудыг үйлдвэрлэдэг хот голлох орцноос хамааран одоо тэднийг нэрлэдэг байсан юм л да. Одоо ухаан Александриагийн үнэртэй ус гэрээг их алдартай тий. Одоо Мендесийн үнэртэй эсвэл тэр голлох орцоор нь одоо Сарнайн сүрчиг гэдэг ч юм уу тий. Зандан модны сүрчиг гэх мэтэр голлох орцоор нь. Гэхдээ ерөнхийд нь болохоор Египтийн сүрчиг гэдэг ерөнхийд нь хэлсэн тэрнгээрээ их алдартай. Энэ газрын дунд гэсэн тэр иргэн тойрны соёл иргэншилт. Сүрчиг болон үнэртэй одоо тэр үнэртэй тос гэж байна шүү дээ. Үнэртэй тосуудыг бүтээхэд тансаг үнэртэй, ургамлын гаралтай тэр түүхийд амтны өөх тос болон ургамлын тос. Тэгээд төрөл бүрийн давирхайг мэдээж ашиглана. Гэхдээ юу ашиглахгүй гэвэл заар тэгээд амбра гэж нэг халимны бөөлцөг хэлж байгаа шүү дээ. Зэрэг ийм амтны гаралтай бүтээгдэхүүн тэд нар ашигладагс яг үл мэддэгчгүй. Заар гэж мэддэггүй, амбра гэж мэддэггүйс учраас огт хэрэгэлдэггүй. Зөвхөн үхэр, хонь, ямаа, элжиг, гахаа, усны шувууд болон галууны тосыг л их ашигладаг байсан. Түүхэн бичвэрүүд болон археологийн материал дүн шинжилгээ хийсний үр дүнд Египтүүдийн хэрэгжилж байсан ургамлын ерөнхий чагсаалтыг гаргах боломжтой болсон байна. Тэгэхээр үүнийг дуртай. Бид нар 5000 жилийн өмнөх нууцыг одоо дэлгэж байна. Цөлийн хасарваан гэж юмсан байна. Хасарваан жимсний үрнээс нь үнэртний тэр сөөр болох анхлын тосыг гаргаж авна. Майлсын үндснээс нь болохоор эдээлхийн бодистой тийм гаврын үнэртэй эфирийн тосыг гаргаж авч.
Тэгээ Моринга модны самраас анхлын тосыг нь гаргаж авна. Тэгээд нутгийн ургамлууд болох нийл мөрний эдгээр ургах нөгөө нийл мөрний эргээр нь ургаж байгаа нөгөө цэнхэр сараан тэрийг бол маш өргөнөөр ашиглана. Тэгээ мишт гэдэг одоо тэр ундлын навчийг нь жидуун жимсний тосон дэвтэн хэрэглээд тэгээ майроны цэцгийг одоо юу гэдэг чинь зандаршуулсан одоо тэр биеийн чимэглэлд ингээд тавьдаг ч юм уу ингээд ямар ч ерөнхий суурьуд нэг нөхгүй. Арцны ургамал ер нь ургадаг юм байна. Энд тэгэхээр хаанс авдаг гэхээр Синайн уулнаас тэрийг авчирдаг юм байна. Тэгэхээр одоо энд жүүдүүд орж ирж байгаа байхгүй. Сараан цэцгийн түүх хийдэг болохоор бас гаднаас зэрмийн авна, бас өөртөө ургуулна. Птолемей фараонуудын хамгийн гол нь одоо Клеопатра эдэн зэрэг одоо фараонуудын хамгийн дуртай одоо үнэртэн чи өөрөө сарна цэцэг болж хуурсан шүү дээ. Энэ чинь хожим юм байна. Яг бол Египтэд энэ ч нуурахгүй. Тэгэхээр сарна цэцгийг хаанаас авдаг гэсэн гээд Персээс авдаг гэсэн юм. За өнөөдөр бид хүнсэндээ хэрэгэлдэг амтлагчуд болох нимбэгний өвс, кардамон, шанц буюу синамон шанц, гүргэм зэргийг болохоор арабын хойгоос тээвэрлдэг гэсэн байна. Тэгэхээр ер нь Улаан тэнгисийг одоо ингээд төсөөлт ингээд нэг том хөлөг онгоц дүүр нь одоо тэр шанц гүргэм, кардамон, нимбэгний өвс ачсан Египтийн фараонууд руу зөөдөг гэсэн гэж боддог. Зүгээр нэг үнэртний түүх гэсэн чинь олон улсын харилцааны түүх шүү дээ. Тийм бааз. Хар мод, зандан модны болон одоогоор танигдаг маш олон төрлийн давирхай, жидуун жимс, бүүсийн самрын тусыг тэд маш их хэрэглэдэг байсан ба. За эндээс үзэхэд Египтийн анхлын үнэртний нэлээд сонирхолтой дүр зураг гарч ирж байна. За эдгээр бодисүүдээр үндэслээд Египтчүүд болохоор бадамжийн хой, сараан, хожим, сарна зэрэг энэ хурц үнэртэй цэцүүдийг хайртай байж. Тэгээ мөн өвслөг, гавар тийм нэг үнэртэй усны ургамлын эфирийн тусыг өргөнөөр ашигладаг байсныг хэрэг ингээд бүгдийг ингээд харгалзан үзэх юм бол тэдний сүрчг нөгөө дорны ялуун үнэртэй биш. Харин одоо тийм сэрүүн тийм гаврын үнэртэй, модлог өнгөтэй, цэцгийн үнэртэн байсан гэж таамаглаж болохоор хэдийгээр амтны гаралтай өөх тус ашигладаг ч гэсэн үнэрийн хувьд их гоё цэвэр. Тэгээ эмийн гимээр тэр цагаан цэцэгс нимбэгний үнэрт амгаалдаг гэсэн нэлт байна. За Эртний Египтүүд тэр одоо ч үнэртэй усны нэр харгаар хийж байгаа шүү дээ. Нэр харгыг мэддэггүй гэж. Тэгэхээр яадаг байсан гэхээр анхлын үнэрт бодисыг гаргаж авах гол арга нь болохоор тэгж шахаж хандлах арга юм байна. Одоо тэгээ бид нар юу гэдэг юм дээ одоо нэг буцалсан ус хийчихэд тэгээд юм ингээ хандалж уудаг да. Тэгэхээр тэгж хийдэг байсан гэсэн үг юм. Хандалж. Тэгэхээр гарсан тосон сүрчиг гарч ирж тэрийг нь болохоор аттар гэдэг юм байна. Аттар нь бүр маш үнэтэй байсан учраас тэр жижигхэн саунд гин. Тэгэд үнэт эдлэл мэд түүнийг үзэн бүр энэ. Тэгэхээр Эртний Египтийн зөвхөн хамгийн баян хүмүүс бол фараон болон хаадын гэр бүл зөвхөн үнэрт одоо тэр аттарыг хэрэглэдэг гэсэн үг. Энгийн сүрчийг биш, аттарыг. Энгийн ард түмэн ч гэсэн сүрчийг хэрэглэдэг байсан гэхдээ тий. Тэгэхдээ аттарыг бол фараонууд л хэрэглэнэ. Аттарын найрлагд нь болохоор гонд шанцын нөгөө холтос синамоны холтос, сарна цэцэг, тэгээ майс, нимбэг, тэгээ меккагийн түрхлэг, шингэн стиракс, галбанум, мөн зандангийн давирхай багтаасан. Ингээд энэ атаар гарч ирж байгаа. Тэгээд энэ зандангийн давирхайг өөрөө оруулж байгаа учраас нөгөө сүрчгний үнэрийг маш удаан хадгална гэсэн үг юм. Эдгээр орц нь мэдээж маш үнэтэй. Үйлдвэрлэлийн процесс нь маш урт, мөн төвөгтэй. Тийм бүр олон сар үргэлжлэж идэв жоохон үнэртэй устай болох нь шүү дээ. Тийм учраас аттараг анхны парфюмрууд гэж нэрлэж болох дахирч нар л яг үүнийг хийдэг гэсэн. Энгийн хүн бол хийхгүй. Энгийн хүмүүс гэдэг өөрсдийн бол үнэртний хийн л дээ. Гэтэ аттарыг хийж чадахгүй гэсэн үг байхгүй. Дахирч нар л тэр нууцыг мэддэг. Гайхалтай. Энгийн хүмүүс харин тэр ганг, орегано зэрэг энгийн урамлуудыг ургамлын тосонд хандлаад халуунаар салхи хуурайгаараас хамгаалах зорилттой тэгж түрхдэг байсан ба. За түүхийг их сурвалжаас Жоринхон хамт олдсон хамгийн алдартай үнэтэй үнэртнүүдийг одоо дурдъя. Египтийн иргэн гэдэг үнэртэн байсан ба. Эртний Египтэд Египтийн иргэн гэдэг. Энэ үнэртэн газар дундын тэнгисийн одоо тэр газрын дунд тэнгисийн иргэн тойронд олон хот суурин байгаа те. Тэдэнд хамгийн баян авхаанаар үнийг хэрэглэдэг байсан ба. Египтийн үнэртэн. Египтийн иргэн гэдэг энэ үнэртэн. Содон үнэр удаан хадгалагддаг энэ өндрөөр үнэлдэг байсан юм л та тэд. Тэгээд
Жоронд нь гэхдээ тэд жоохон ахиж өөртөө юм нэмдэг байсан. Жоохон нялуун болох үүднээс нөгөө шанц давирхаа зэргийг ингээд дарсан твтэйгээд хийдэг байж. Тэгээ бүр улам одоо тэгээ үнэрийг хурц болгож юм л д. Тэгээ үнтэй орцтой болохоор бэлтгэхэд хамгийн хэцүү үнэртэн байсан юм байна. Тэгээ бусад хямд үнэртнүүдээс ялах үүднээс гэтээ энийг өнгө оруулдаг. Өнгөгүй байдаг. За энэ болохоор Египт иргэн гэдэг тий үнэртэн. Эртнээс үнэртний үйлдвэрлэлээр алдартай нөгөө Мендесгийн хот байсан гэсэн шүү дээ. Тэнд болохоор Мендесийн иргэн гэдэг бас нэг үнэрт их алдартай байж. Тэр нь болохоор бараан, хар өнгөтэй тийм тосон сүрчиг байсан юм байна л д. Мөн Галбанум давирхааны суурьтай Метопион гэдэг одоо тос Египтийн дунд их алдартай байж. Мөн цэцгийн суурьтай сүрчигнүүдээс Саран цэцгийн Сусинум гэдэг, цахилдаг цэцгийн Иренум, Мирт модны навчтай Миртинум зэрэг одоо юунаас гадна Левха цэцгийн сүрчиг болон Сарна цэцгийн Ородинон гэдэг одоо сүрчигнүүд маш алдартай байж эртний Египтийн. Манай грекчүүд чинь үг болгоныг SSS гэж одоо судаг шиг Египт хэлэнд ер нь энэ гэсэн юм аяг их байна. Иренум юм тий. Нум эдгэргээл тий. Египт даяар ургадаг нөгөө тэр цэнхэр Сараны тий тансаг үнэрийг ирэнгүү таашаадаг байсан юм байна л д. Тэгээд тээвэрлэлт гэхдээ энэ даад үтцэг юм байна. Ер нь. Тэгэхээр яг тэрийг болохоор орон нутагтаа л хэрэгэлдэг ер нь. Бүр одоо фараон зорж алсаас авчна гэсэн ойлголт байхгүй. Харин Сарна цэцгийн Ородинун болохоор төрхмөгц бусад бүх үнэртэн алга болгодог тийм өвцтэй байсан гэж. Сарна цэцгийнх нь гайхалтай. Цөлийн нөгөө хасарван гэж юмсны агилуун тосон суурьтай Мегалум гэдэг үнэтэй сүрчгийг бүр 10 хоног үнэрийн найралтал ингэж утгадаг байсан юм. Тэгэхээр тэр чинь ихлээр нөгөө утгаал байж байгаа шүү дээ одоо хандлаа л те. Тэгэхэд болохоор ингэж үнэр нь гараад байна. 11-ийн дараа бүр үнэр нь бүр огт үнэртгээ болдог. Үнэргүй болчтой юм байна л да. Хөө за. Сөн боз. Тэгэд харин хөрөн штэ нөгөө чинь хөрхөр үнэрийг харгаж гэлдэг. Ийм сөн өвцтэй. Тэгээд энэ суурин дээр нөгөө шанцын холтос нэмээд цинамомониум гэдэг одоо тийм үнэртээс гаргадаг гэж. Гоё хэвчтэй. Нөгөө цинамон яваад бас цинамон мөн. Тийм ээ. Зүгээр Египт нэртэй л болчих. Эдгээр орцууд болон жорыг судалснаар танд хүргэх дараагийн сүрчгнүүд бий болсон ба орчин үед. Liz Morse гэдэг парфюмер бүсгүй 14 жилийн өмнө буюу 2011 онд өөрийнхөө үүсгэн байгуулсан нэг брэнд байгаа юм л да. Тэр нь болохоор Papillon Artisan Perfumes гэдэг эрвэхээ урлаачийн сүрчгнүүд гэдэг нэртэй брэнд үүсгэсэн юм байна Лондонд. Тэгэд 2014 онд үхэгсдийн ертөнцийн бурхан зориулсан Anubis нэртэй сүрчгийг гаргасан. Бүр Anubis зориулж байгаа юм уу тий? Бүр тэр сүрчиг нь Anubis гэдэг нэртэй байсан. Хүний зүрхийг дэнсэлдэг, сайн мог шүүдэг, амар бурхан шүүдэг цөөр чанан талгаатай. Тий. Тэгэхээр энэ Liz Morse гэдэг энэ парфюмер бүсгүй яасан гэхээр зандан мод, лабдонум зэрэг хүчний суурь дээр нь одоо тийм өтгөн илгэн дундах одоо мэлрэг цэцгийн үнэртэй өгшгүй мөнхийн цэцэг болох ягаан лимфа гүрэгмийн тод өнгө нь харанхуйд нууцлаг байдлаар бүрхэгдсэн тийм сүрчгийг бий болгоод одоогоор 50 мл нь 150 евроор худалдаалагдаж байгаа юм байна. Яг одоо. Бас авч болохоор тийм баа тий. Гэтэ гоё өст тий. Эртний Египтийн түүхтэй холбоотой гарсан одоо 4 дахь сүрчийг хэлье. Энэ бол Эхнатон фараон болон Нефертити хатны 3 дахь охин болох Тутанхамон фарааны гэргий Анхсунамон хатны нэртэй. 2017 онд Швейцарын Дэлхийн сүнс гэдэг брендийн бүтээлийг одоо тий та бүхэнд хэлье. Та бидний мэдэх Муми киногоор мэдэх энэ дүр бол түүхэндээ эерэг дүр байсныг батлах. Мөн эрт үеийн нууцуд гэсэн урайныхын дагуу тэдний нууцд нэвтрхийг оруулдаг энэ брэнд нь байгуулагдсан яг ондоо энэ сүрчийг гаргасан байгаа юм л да. Модны үнэр дээр суурилсан тэр шир болон зөгийн балын өнгөтэй энэ сүрчиг нь пирамидын нууцд өнөө хүртэл орсоор байгаа үнэт ховор орц найрлагыг санагдуулмаар тийм давирхай их хэмжээний мира хүч одоо юу гэдэг чимдээ тэр үнэртэн үнэрцээр ингэж арабын одоо тэрний хөлөг онгоц маш үнэтэй тэр одоо үнэртнүүдийн одоо түүхий идэг ачсан ингээ Египтийн одоо тий Египт рүү зэрэг улаан тэнгисээр ингээ явж байгаа тий тэр үнэртэн чинь тэр дүр зураг хүмүүст ингээ тодорсон гэдэг юм чинь тэр нөгөө үнэртний судлаач нарт мэрэгчлүүдэд тэгтэл нь одоо хийн гэж байгаа. Нэр Арабаас ирж буй бид баялаг нууцлаг сэтгэл татам үнэр бий болгожээ гэж дүгнсэн байл шүү дээ. Тэр хөлөг онгоцууд.
Тухайд ер нь баян Египтүүд найр наадамд их дуртай байсан ба. Тэгэл нөгөө дахилж бүсгүйчүүдийн дуу буужийг үзээл бурхтын төлөө ихийнхэн хэмжээгээр ууж иддэг байж. Гол нь бурхтын төлөө ууж иддэг байсан юм. Сайхан шалтгаан шүүс. Ер нь шар аригчин чанх Египтэд өссөн шүү дээ. Тэгэхээр тэд найранд ирэхдээ сүрчиг ихээр түрхэн. Тэгээ хиймэл үсэн дээр нөгөө хатуу үнэртэй ус тавьж ирдэг нөгөө тий. Тэгээд найрлах танхимд бол үнэртэн унгатгаал нөгөө цэнгэр сараанаар ингээд хаасаа үж химгэлдэг байсан байна. Найрын одоо тэр өрөөгөө ч юм уу тэр гадаа цэцэрлэгээ. Зочид ирэхэд боол утгасаа авна тий. Толгойд нь ингээд цэцгэн титэм. Нөгөө нэртэнтэйгээ. Тэгээ хүзүүнд нь цэцгэн ирэх зүүж өгнө. Ямар гоё. Найрын явцад зарц бүсгүйчүүд болохоор ингэж аа энэ таны сүнсэнд хэрэгтэй гэд гарын алга болон толгой дээр нь ингээд сүрчиг ингээд усалдаг гэсэн. Хийж өгдөг гэсэн. Таны сүнсэнд хэрэгтэй гэж л. Ямар гоё. Гэтэ маш сайн бид нэр энэ эртний Египтийн мянган жилийн түүхийг ярьж тий Европт ямар ойрхон бэлээ Египт. Газрын дунд тэнгис цагалж байгаа шүү дээ. Гэтэл энэ одоо энэ гэгэрсэн хөгшин Европ үнэртэн думсан энэ амьдрал Египтийн соёлтой 19-р зуун хүртэл огт танилцаагүй мартагдсан гэж бодгоор тий. Маш гайхалтай байна. Бүр итгэхэд бэрх байхгүй. Гэтэл 1822 оны 9-р сарын 27-нд тэр нэг өдөр Парис хотод нэг залуу профессор Жан-Франсуа Шампольон эртний бичээсүүдийг тайлан уншиж чадсанаар тий бид энэ Египт судал тийм одоо энэ шатанд хүрч бид энэ эртний Египтийн сүрчигний нууцыг мэдж авсан. Гайхалтай. Розетийн чулуун бичээс гэдэг тий. Тэрэн дээр грек хэлээр, Египт хэлээр, Египтийн бүр сүмийнхэн болон энгийн ард түмний хэлээр бичигдсэн байдаг хаа 3 бичиг байж иж хорд нь харьцуулаад тайлж уншиж байгаа байхгүй. Тийг байсан бол үдээд юу энэ үнэрт усыг дахин сэргээх те. Тий үнэрт ус гэж юу ер нь Египтийн талаар юу ч мэдэхгүй л. Юу ч мэдэхгүй те. Тэгэхээр энэ одоо нээсэн явдал бол Египтийн үед сайнаас илүү саарыг дагуулсан л. Гэтэл цаг хугацаа ямар ч гэсэн нийл мөрний устаа зүг урсан одж гэж бодож исэн бол тэрийг бид нар эрдэмтдийн ачаар буцаад ингээд сэргээгээд одоо тэр эрдэмтдийн мэдлэгээ түгээсний ачаар хоёулын энийг яриа сууж байгаа шүү дээ. Тийм, энэний ачаар ч магадгүй одоо орчин үеийн Египт рүү аялал жуулчлал ихсэж байна. За Египтийн түүхэнд яг ихэнх урлагийн бүтээлүүдийг нь Европын улсын музейнүүд рүү авч явсан жоохон тийм хэцүү зүйл байгаа ч гэсэн нөгөө талаас хадгалалт хамгаалалт нь бас маш их сайжирсан байгаа тийм. Яг үнэ. Тэгээд ер нь Египтээр монголчууд минь аялаарэ гэж бас хэлээ те. Энэ бол гайхалтай минь бид сая 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр од мөндрийнхэн маань ингээд дээлтэй аялгээд хийлээ. Тэнд 7 хоног бид нар зүр өдөр болгон зүр нүд орой дээр гарсаар агаад ирлээ. Ямар гайхалтай соёл иргэншил вэ. Тэгээд бидний энэ аяллыг манай Тэрл Цэлэнг брэнд ивент цэцгсний хүчээр бид нар явж чадсан юм аа. Баярлалаа. Тийм, Тэрл Цэлэнгийн брэндээ энэ хамт олондоо баярлалаа. Альва зүйл бүгд л орцтой байдаг. Тий, гайхалтай орцтой байдаг. Одоо Тэрэлж болон Сэлэнг ундаа маань их гоё юутай штэ. Энэ зүгээр ундаа гэхээс илүү тийм нэг гоё эмчилгээний зорилттой ундаа юм ба штэ. Амтан зүгээр бид нар цангас үед гिचнээ гоё л гэтэл бас бие өвцөн үеч гэсэн ер нь уушгах зүгээр юм байна. Одоо энд жишээ нь нохоо ошуу, чихэр өвс, ганг тэгээд тийм одоо юунууд орсон байхгүй орцтой байхгүй. Энд алтан гагнуур, цэн, ган гургамлуудын ханд гэдэг чинь. Тэгэл 2000 жилийн дараа археологчд эртний монголчууд Сэлэнг Тэрэлж гэж ундаа удаг байж гээд энэ үсгийн тайлахгүй те энэ одоо ямар үсэг юм бол гэл тэгэл кирилл үсэг юм байж тэгэл нэг археологч тайлцсан. Тэд гэл нэг ингээд нэг агуу дотор суудсан. Тэ тэр Сэлэнг ундаа удаг байж гэл ингээл те апуу гэд бэрийн те тэгж гаргаж гэл ярих нь тэд бас шар эрэг удаг байж 1927 онд боргоо гэдэг пив гаргаж ээж гэлтэй зүртээ тэгэл өвсөд яваад бас нэг огс болгоцсон те. Ирээдүйн зандаа ирээдүй амина. Тэг тийм л болж дээ яг одоо нэр. За Египтийн түүхийг иргэшээсэн одоо тэр сайн шүлэг их гоё байсан та. Тэрийг би нэг ахаад уншчаад цааш явъя. Пирамидын хан дээрс олцсон яг тэгвэл эхэндээ хүмүүс анзааргүйж мад ахиж уншиж байгаа. Энэ тахилч нар тэр Египтийн хан дээр тэ сийлж үлдээгээд одоо бид тэр пирамидыг 4500 жилийн дараа 200 жилийн өмнө тэр ойлгосон тэр хэлийг сэргээсэн штэ ойлгодог бас. Тэгэхэд зүгээр нэг дүрс үсэг байсан чинь тэр ямар гайхалтай зүйл байсныг ахиж уншиж байгаа. Тэр шүлэг бол 4500 жилийн настай шүлгийг уншиж байгаа ш.
Тулга бэлэн галд үрэлцэн. Тансаг үнэрт нь цог дээр тавьжээ. Оч үсрэн утаа сунаглана. Тансаг үнэрт сүнс та морил. Твэртээ намайг багтаа. Бурхан тантай миний сүнс бушуухан нийлэх болтугай. Бурхтын зүг дүүлэн нисдэхвэ гэж. Гайхалтай. Тэгэхээр яг энэ үнэртнүүд дээрээ Египтийн ханын бичээс дүрслэлүүд дээр нь ч гэсэн үнэртнүүдээ бас гэж аян дотор барьсан байгаагаар дүрслэгддэг. Тэгээ бэлэгдлийнхаа хувьд бол энэ чинь нөгөө дахин амьдралыг тий сэргэн мандж байгаа дахин амьдрал дахин тэр төрөлтийг бас бэлэгдээд байгаа юм. Тий. Египтийн түүхийг иршээсэн энэ гайхалтай сайн мөрүүдтэй дараагийн үнэртэн болох Эрмес брэндийн Нийл мөрний цэцэрлэгт хүрээлэн гэдэг сүрчиг зориулагдсан юм байна. 2005 онд Жан-Клод Элианагийн бүтээсэн энэ сүрчиг нь одоо цэцэг жимсний үнэртний бүлэгт багт юм байна л да. Тэ өөр ингэсэн ба. Египт улайцсан элс халуун биеийн биш харин энэ ус сэрүүн үнэртэй. Нийл мөрний ус, зэгсний шугуй, нягц том тод усан цэцгийн мансуурмаар үнэр, модны давирхай, нарсны шилмүс, алтан тоосны үнэртэй гэж өөрөө дүгнсэн ба. Эртний Египтийн хааны зургуудыг ашиглан нугас болон нөгөө сараан цэцгэр чимсэн тийм хайрцагтай зөөлөн ногоон шаргал өнгийн бортог бүхий манго жимс, жүржийн үнэр дээр суурилж лянхва захилдаг цэцгийн өнгө агуулсан юм зөөлхөн цэвэрхэн хөнгөхийн сүрчгийг та энэ зүүн сонгоход илүүдэхгүй зэ гэж мэргэжлөө зөвлөж. Тэгэхээр энэ бол Эрмес брэндийн Нийл мөрний цэцэрлэгт хүрээлэн гэдэг юм шүү. Сүрчиг шүү. Би нөгөө Францаар уншиж мэдэхгүй болохоор шууд үсгэлэг хусч зэ. Un jardin за биччихлээ. Чи нэг унш та. Би юу гэж. За би Франц хэл мэдэхгүй. Un jardin sur le Nil. Тий. Нийл мөрний цэцэрлэг. Энийг бол энэ зууных юу болно те нөгөө зөвлөгөө энэ зуун хэрэглээр зөвлөж байгаа шүү ер нь. Ямар гоё. За тэгэд Францын зохиолч Жан Жоногийн нэгэн үгээр энэ нэвтрүүлгээ өндөрлөе. Бурхад анхлын үнэрийг бүтээдэг бол хүн төрлөختөн харин үнэртэй усыг бүтээдэг гэж. Анхлын үнэрийг бурхад бүтээгээд хүн төрлөختөн харин үнэртэй усыг сүрчгийг бүтээсэн. Гайхалтай. За ингээд манай Дельта айлгээд энэ цуврал хөтөлбөрийн нэг дугаар бол тий бид нар Египт айлсан Египтийн тэгэхээр эртний үнэртний талаар би ярих гэж хичээлээ зүгээр надаас жоохон хол байсан. Тэгэхээр яг үнэхээр ингээд орцуудын мэдээд ахаар төсөөлөл дотроо бас тэр үнрүүдээ ингэж холбож үнэртэж болж шүү. Их сонирхолтой байна. За ингээд манай энэ нэвтрүүлгийн ивенттэгч бол Францын үнэртэн гоо сайхны Beauty Success Mongolia гэдэг дэлгүүр Централ Таврын 2 дахь хортойгоо бидний ивенттгэлээ мөн Тэрл Цэлэнг брэнд маань бидний ивенттгэлээ. Та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.